Сайн байцгаана уу? Ганцаа подкастын маань шинэ дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Студиуд ганцаа захиралтайгаа анх заяа би ажиллаж байна. За, өнгөрсөн 7 хоног та 70 дахь ухамсар болон стратегийнхаа лекцийг анх удаа олон нийтэд нээлттэйгээр тавьсан байгаа. За, үүний дараа хүмүүсийн сэтгэл нэлээд өндөр дахиад лекц тавиад өгөөч. Магадгүй одоо ирж амжаагүй бас билет маань нэлээд хүний тоо хязгаартай байсан болохоор зарагдаа дуусчихсан орж чадаагүй хүмүүс маань подкастаараа дамжуулаад хүргээд өгөөч, дахиад лекц тавиад өгөөч гэсэн нэлээд их хүсэлт ирсэн. Тэгэхээр яг ирж чадаагүй хүмүүстээ бас багч болов хэсгээс нь хүргэе гэж бодоод энэ удаагийнхаа дугаарыг 70 дахь ухамсарын талаар ярилцъя гэж шийдсэн. Тэгэхээр яг таны хувьд яг 70 дахь ухамсар руу яаж орсон бэ? Яагаад 70 дахь ухамсарыг судлах болов? Одоо тэгэл эмч байна уу, эрдэмтэн байна уу, зохиолч байна уу? За би бол бизнес юм тий. Тэгэхээр эн чинь ингээл явсаар гал багшч бай тий. Бизнесмен ч байж бүгд суураараа нэг л зорилготой. Буддаа багш хэлсэн шүү дээ. Хүрэх зорилго бол бүгд хүн болгоны хувьд адилхан. Явах зам бол маш олон салаа. Явсан замныхаа эцэст нь хүрээл гэж номлодог. Тэгэхээр яг энэ орчин үед нэг тийм ойлголт байна л да. Бизнесийн хүмүүст бол сэтгэл зүй хамаагүй ч гэдэг юм уу. За эмчнэр бол одоо бизнес маркетинг мэдэх өгч шаардлагагүй ч гэдэг юм уу. Энэ одоо хитрхи их олон талтай дэлхий биш үү те. Тэгээ энэ бол өөрөө тодорхой хугацаанд ингээд эрдэм мэдлэг хөрөмтлүүлээд туршлага хөрөмтлүүлэхэд энэ бол хамгийн буруу төсөөлөл гэдэг нь тодорхой болдог. Тэгээ бизнесийн хүнд бол 70 дахь ухамсар хамгийн хамаатай. Яг багшид хамгийн хамаатай адилхан. Би чинь бизнес хийх явахаас гадна багшилсан одоо 20 жил хичээл санхүүгийн хичээл заасан одоо стратеги хичээл зааж байна тий. Тэгэхээр энэ сурж байгаа хүнийхээ яаж тэр юм сурдیں۔ Тий яавал илүү ойлгомжтой заах уу гэдгээс судлан. За бизнесийн хүн бол илүү хүмүүсийг удирддаг. За хүмүүс удирдах гэж байгаа хүн чинь өөрийгөө удирддаг. Би анх 27 настай тэнгэр даатгалын гүйцэтгэх захирал болсон. За тэгээд эхлээл бол одоо компаниг удирдах гээд явсан. Тэг хэсэг явсны дараа компани гэдэг чинь хүмүүс юм байна. Би хүмүүсийг удирдах гэдэг нэгдийг ойлгосон. Дахиад хэсэг явснаа гүйгүй чи хүн удирдах шүү. Өөрийгөө удирдах асуудал шүү дээ. Тэ? Тэгэхээр өөрийнхөө одоо тархитлагыг удирдах, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах чадахгүй юм бол одоо хүмүүсийг удирдах тухай ярих нь өөрөө утгагүй болж шүү. Тэгэхээр ийм эрүүл сарвал ухаанаар бол стратеги ухаан хөдөлж яадаг. 70 дахь ухамсар гэдэг бол ер нь тэгээд сүүлийн 10 хэдэн жил судлаа. Ер нь бол бидний тархинд байгаа зүгээр нөөц болцоогоо нэг тухай асуудал. Бас зарим хүмүүс бас тэгж бичиж гин гэсэн 70 энергийн тухай ярьж байна. Тийм комментод дээр орж иржсэн шүү дээ. Гоё байна энэ төргээд. Би 70 энергийн тухай огт яриаггүй. 70 энерги одоо байдаг уу би мэдэхгүй. Над хамаагүй. Бид тэрнээс өмнө энэ бидний тархинд бодиттойгоор байгаа тий энэ 70 дахь ухамсарын хүчин чадлыг ашиглах тухай л ярьж байгаа. Энэ ямар нэг тийм энерги ч юм уу, сүнс ч юм уу, бурхан мурхантай ямар ч холбоогүй зүйл шүү гэдэг бас ярьслаа ихэнд хэлмээр байна. Тэгээ хүн өдөрт гаргаж байгаа шийдвэрийнхаа 95%-ыг 70 дахь ухамсараараа гаргадаг гэдэг лекц дээр бас ярьж байсан. Тэгвэл жишээ нь бидний өдөр тутмын амьдралд үнэхээр ингэж ихээр оролцдог юм бол 70 дахь ухамсараа бид нар яг яаж таньж мэдэж 70 дахь ухамсараа бид нар яг яаж удирдах хэрэгтэй юм бэ? Ерөөсө хүмүүсийн гаргадаг алдаа нь өөрийнхөө гаргаж байгаа бүх шийдвэрийг одоо өөрөө тэрнийхээ эзэн гэх юм уу өөрөө тэрийг яг ингэж хянаж удирдах зориуд гаргасан гэж одоо андуурдаг. Тэгээ би лекц уншиж байхдаа асуудаг байхгүй. Одоо за 70 дахь ухамсар таны шийдвэр гаргалтаа чи 95%. Одоо хүн өдөрт 10 шийдвэр гаргадаг бол 9 70 дахь ухамсараараа гаргадаг шийдвэр. Тэг ил ухамсараараа дараа нь тайлбарладаг гэж байгаа. Зүгээр тайлбар хийдэг. Тэгээд бид бол бидний бие гэж мэдэрдэг байгаа зүйл чинь бол ил ухамсар шүү дээ. Гэтэл яг бол бид бол 70 дахь ухамсар байхгүй 95. Ингээ ихээр хүмүүс итгэдэггүй. Юу гэсэн үг юм би л одоо энэ бүх үйлдэлээ шийдвэрээ би өөрөө гаргадаг. Тэгэхээр би нэг ийм одоо тоглоом тоглолтой. За найз залуу, найз зөвхөнтэй эсвэл эхнэр нөхөртэй хүмүүс нь гараа орох гэдэг. Тэгэхээр чи магадгүй заалны нэг 60 70% нь гараа орох. За тэгвэл та наад одоо найз залуу найз охиноо эсвэл эхнэр нөхрөө яаж сонгосон юм? Ямар тест авсан юм? 3 намтрын зулуулсан юм уу? За сэтгэл зүйн тест авсан юм уу? За ингээд за таны амьдралын зорилго юу гэл те. Тэн дээр чеклист барьсан ингээл хөтлөөл. За дансандаа мөнгөтэй юу? Боловсролын зэрэг чи юу гэж. Тэгмүүд хүмүүс ойлгодог байхгүй. Оо нэрээ би чи одоо амьдралын хамгийн чухал шийдвэр бол хань ижлээ.
Далд хумсраараа гаргацсан шийдвэр одоо тий ийм юм биш. Тэгэхээр ингээл бид нар ерөөсө хувцас хунаар авах, ямар компанид ажиллах, одоо за тэгээд ямар хамт олон сонгох, ямар өнгөтэй машин авах бүгд далд хумсраас энэ шийдвэр гарч байна. Тийм учраас энийг одоо хүлээн зөвшөөрөе гэж байна. Тэгэхээр та дөрөв асууж байна. Далд хумсрыг танина гэж тий. Танина гэж юу яриад өгөхөөр бидний шийдвэр гаргалтанд нөлөөлөд байгаа. За тэгээ маш их нөөц бололцоотой. Нөөц бололцоотой учраас би бол ийм зэрлэг одоо ийм нэлээд одоо омглон ийм азрахтай зөвлөж байгаа байхгүй. Хэрвээ дээр нь мордох юм бол одоо булгаад авч идээд ингээд ерөөсө хаашаач яаж одоо хүн алдчих мэдэх. Зөв сургаж чадах юм бол үнэнч хүлэг болж мэдэх. Гэхдээ морь гэдэг чинь бартааг товчлогч. Цаг хугацааг хэмнэгч. Тэгээ их хэмжээний ачаа үүрж явах гэдэг маш жирийн хүнээс хэд дахинч хэдэн 10 дахинч чадaltaй. Яг энэ шиг бидэрт ийм далд хумсраа. Тэгэхээр энийгээ таны энэ шийдвэр гаргалтанд нөлөөлөд байна гэдгийг таниад энэний дараа бол тэр одоо удирдах хянах ажил руу орох хэрэгтэй гэдэг. Ийм л одоо зүйлийг л юу заагаад байгаа хүмүүст миний хувьд бол. Яг ингэ ярьсан чи таны нөгөө нэг бас лекцэн дээрээ дурчж ирсэн нэг жишээ санаанд орчлоо. Английн Их Британий зураач Токиогийн дээгүүр нисдэг хэрэгтэй 30 минут нисээд 30 минутын дотор Токиогийн бүх гудамж, байрлах талбай бүгдийг чийжлээд ардаас нь зөвхөн memory дээрээ те ой санамж дээрээ тулгуурлаад бүтэн зурсан гэдэг. Яг ингэ бодглохоор хэрвээ бид нэр далд хумсраа нээж илрүүлж тэрийг удирдах чадах юм бол бидэнд бол маш их потенциал байгаа гэдгийг бол харж болохоор юм те. За тэгвэл за таньчлаа, хяналаа, өөртөө суулгалаа. Яаж одоо энийг хэрэгжүүлээд хэвшүүлэх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэг яг хөө тэгэл таниад ирэхэр чинь одоо миний шийдвэр гаргалтанд яаж нөлөөлөд вэ те. Шийдвэр гаргалтанд чи сөргөөр нөлөөсөн байж бол. Эргээр нөлөөсөн байж бол. Тэ одоо чинь магадгүй буруу хүнтэй суудсан байж болно шүү дээ. Тэгээд хүүхд өнчрүүлдэг ч юм уу. Эсвэл хоёр тал хоёулаа одоо бөө стресс болдог ч гэдэг юм уу те. Эсвэл зарим хүмүүс одоо амархан уурлаад идэг. Уцаартай ууртай хүмүүс байдаг. За зарим хүмүүс бол anxiety буюу сэтгэл түгших. Сэтгэлийн түгшүүртэй. Гар хөлийнх нь алган өлрөөд шөнө хард тард зэрэг идэг ч юм. За магадгүй зарим хүмүүс бол депресс, стресст орж байна. Энэ бүх зүйл бол далд хумсраас одоо хамаарч бий болж байгаа. Тийм учраас далд хумсраа танина гэдэг энэ процесс, энэ хүлээн зөвшөөрнө гэдэг процесс л айгүй чухал байхгүй. Тэгмэд хүмүүс энийгээ мэдлгүйгээр архинд ордог. Дамхинд ордог. За магадгүй одоо мансууруулах бодисонд донтдог. Тэгдэг ч одоо залуу айгүй амжилттай pop star хар тамхинд ороод тэгээд доод зэтрүүлээд нас орчлаа гэх тийм зөндөө гардаг. Тэр хүнд мөнгө байна. Алдар нэр байна. Дэлхийн хэмжээнд одоо хүн юу хүсдэг те алдар нэр хүсдэг байх магадгүй хүлээн зөвшөөрөлтийг хүсдэг. Гоё сайхан дуу хоолой байна. Урлагийн авсан. Тэгсэн яагаад одоо хар тамхи хэтрүүлж хэрэглээд одоо Америкт бол одоо тэгэл жилдээ л бараг нэг том урлагийн хот ингээд хар тамхи хэтрүүлж хэрэглээ нас орж идэг. Энэ ерөөсөө юг харуулж байгаа юм бидний боловсрал гэж яриад байгаа. Нөгөө номны боловсрал одоо сургууль бакалаврын зэрэг авсан, магистрийн зэрэг авсан. Эннээс илүү чухал боловсрал бидэрт хэрэгтэй. Далд тухамсар бидний энэ эерэг болон сөрөг зан авирт нөлөөлж байна. Тэгэхээр энийг таньж мэдъя. Тэгээ энийг одоо олж харъя гэдэг ийм юм одоо гарч ирж байгаа эндээс логик гэв. Тэ? Тэгэхээр далд тухамсар гэдэг чинь нөгөө зэрлэг, омглон, номхруулаагүй одоо азрахтай адилхан. Тэ? Одоо догшин гэх юм уу те. Ийм зүйл байгаад байгаа. Тэгэхээр эн чинь бол ер нь сөргөөр нөлөөлөх магадлал айгүй өндөр. Ер нь ихэнх хүмүүст бол сөргөөр бас нөлөөлнө. Яг тэр маш их хүч чадал байгаа даа шүү дээ. Тэгэд энэ хүч чадал одоо ингээ энерги гэх юм уу те. Халалт гэдэг юм уу. Тесрэлт гэдэг юм уу. Энэ зүйлийг бид нар нэгдүгürt яралтай таниад миний одоо нөгөө сэтгэл түгшээд байгаа чи энэс болоод байгаа юм. Депресс, стресст ороод байгаа чи энэс болоод байгаа юм. Гэдэг ч гэдэг юм уу те. За эсвэл би буруу хүн сонгоод байдаг гэж болно шүү дээ. Одоо партнероор. Тэ одоо найз эмэгтэй ч юм уу найз залуугаар буруу харилцаанаас гарч чаддаг хүмүүс хүзүүндээ байдаг те. Гарч чаддаг тий. Тэгэхээр эрүүл саруул ухаан, ил ухамсар гэж яриад байгаа тэрнээс илүүтэй далд ухамсараас хамаг шийдвэр гараад байгаа учраас бид нар энийг таних хэрэгтэй. За энийг таниад ирэхээр ерөөхдөө хүлээн зөвшөөрч байгаа юм. Хүч чадлын хүлээн зөвшөөрч байгаа. Далд ухамсар бол ерөөсөө супер компьютер шиг хүчтэй.
За тэрийг би юу гэж хэлж байгаа вэхээр 5 сая тэр жишээ хэлж шít. Токио хотын дээгүүр одоо 30 минут нисээ тэр чи ямар том хот үлээ одоо 15 сая 20 сая хүнтэй ч үлээ те. Тэгээд нэг хараад 30 минут тэгээ бууж байгаад ингээд цээжээр нэг ч цонхох байшин алдахгүй зурж байгаа байхгүй. Тэр яг энэ хүч чадал хүн болгонд байгаа. За бид нар аутизмтай хүмүүс гэж яриад байдаг тийм үү. Аутизмтай хүмүүсийн бас ихэнхдээ нь тийм онцгой авиасууд илэрдэг шүү дээ. Тэгээ тэрийг савант синдром гэж нэрлэдэг. Аутизмтай хүмүүс төр их илэрдэг. Тэр энэ улсуудын хувьд бол ил ухамсар байхгүй. Далд ухамсар нь тэр чигээр явж гин гэсэн үг. Тэгэхээр нөгөө хүч чадал нь ингээд хэмжээ хязгааргүй ашиглагдаж шít нөгөө 6 оронтой тог 6 оронтой тоогоор үржүүлээд цээжэр илдэг ч юм уу те. За тэгэнгүүт ил ухамсар нь хөгжсөн одоо жирийн бид нар шиг улсууд яаж юм. Нөгөө шок харахгүй явуулж шít. Таа ч гэсэн одоо тэрийг сурж болж гин бид сурж болж гин одоо тодорхой хугацаа зарцуулвал. Тэгэхээр далд ухамсарын хүч чадлыг бол нээж болох юм байна. Нөгөө монголчууд оюуны олимпиадад ороод дэлхийн аварга болоод рекорд эвдээд штэ. Тэ? Тэр чинь жирийн л одоо ил ухамсар далд ухамсар нь одоо тэнцүү хөгжсөн гэх юм уу? Ийм л залуучууд байж байгаа. Тэр хүн болгонд энд нөөц болцоо байна гэдгийг би бол энэ оюуны олимпиадад монголчуудын гаргаж байгаа намжилтаар нь бол хэлэх гэж байгаа. А тэрнээс нэг монгол хүнд онцгой одоо тархины чадвар байгаа ч юм уу. Зарим өөр үндэстэн биднээс ухаантай ч юм уу тийм бол байхгүй. Далд ухамсараа нээж одоо ашиглаж чадах юм бол тэндээс хэмжээ хязгааргүй их тийм авиас чадварыг илрүүлэх боломжтой гэсэн. За би бол одоо нэг 20-30-аад насны төлөөлөл болсон гэж залуу хүн байгаа. Тэнгүүт за би одоо ингэ сонсохлоор далд ухамсараа нэ, далд ухамсараа хян, далд ухамсараа яг юуг нь олж нэх юм ойлгохгүй байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Яг юугаа нэх юм, яаж удирдах юм. Би зүгээр хичээгээд ах юм зорилгоо тавиал тэрнийхээ араас тууштай яваад ахын зөв юм уу? Тэрийгэ зөв буруу гэдгийг ер нь яаж ялгаж, салгаж, ойлгож мэдэх юм гэдэг асуулт гарч ирж байна. Тийм наача одоо айгүй чухал асуулт. Ерөөс яг ингээд гэтээ энэ дээр би бас нэг тайлбар хэлмээр байна. Одоо ингээд манай залуучууд ихэнх нь би ч гэсэн тийм байсан юм бэл. Бэлэнчлэх гээд байгаа байхгүй. Одоо Харвардад очиж сурч илээд. Яах ч ангис ч ухаантай болох гээд байгаа байхгүй. Харвард ч юм ухаантай болохгүй. Чийлөөр ухаантай бол. Харвард бол зүгээр байшин. Номын сан хэдэн профессортэй байшин. Чийлөөр ухаантай бол. Тэр профессоруудын одоо өгж байгаа мэдлийг чийл тунгааж бясалгаж өөрөө ухаачхаас биш. Одоо тэгэл YouTube-ээр бүх Харвардын профессорын лекцийг сонсч болж байна шүү дээ. Тэг заавал тийш очиж явах гэдэг. Тэгэхээр нэг юм одоо фитнесийн нэг юм юу гэдгийг нэг уураг уугаал бак болчих гээд шүү дээ. Үгүй шүү. Заавал одоо тэнд очиж 3-4 жил дасгал хийж хөлсөө гоожуулж өдөр болгон одоо хатлуу сахилга баттай явж бак болно. Яг энтэй адилхан далд ухамсарыг танин хянан удирдна гэдэг энэ гурван алхамчин бол танаас 90% хамаарна шүү гэдгийг би одоо үзэж байгаа залуучуудаа бас хэлмээр. За тэгэд та техник асууж шít. Одоо яах вэ гэдээ асууж. Тэгэхээр ер нь айгүй чухал хамгийн чухал одоо техникүүдийн нэг нь болохоор энэ таних үед гарч байгаа. Танин гэдэг нь далд ухамсар чинь миний 95% юм байна. Өмнө нь бол тэрийг мэдэхгүй явлаа шít. Сэтгэл түгшээд байдаг, ойлгодгүй. Сэтгэл зүйч дээр очиод байдаг. За эсвэл одоо ингээд депресд ороод байдаг. Амархан уурлаад байдаг, шантраад байдаг. Ингээд сэтгэл зүйн янз янзын асуудал болохоор сэтгэл зүйч дээр очих юм эсвэл тайвшруулдаг юм уух гэх юм байхгүй. Гэтэл эн чинь таны далд ухамсараас гараад байна. Энэ бол одоо биологийн л бодис байж байгаа. Тэ? Гэтэл далд ухамсарыг өөрчлөхгүй юм. За яг энэтэй адилхан сэтгэл зүйч одоо таныг эмчилж чадахгүй байхгүй. Тэгэхээр таних үе дээр энэ далд ухамсараас болоод байна гэж яагаад өөрийгөө ажиглах хэрэгтэй. Нэг өсөндөө түрүүний таны нөгөө нэг авдаг жишээн дээр ярих юм бол за одоо бугуулдах гадаага морио эхлээд хараад за ямар зүсний морь юу за ямар өндөртэй хаанах юм гэдгийг л таньж мэдэх гэсэн үг болох нь шүү дээ. Тий. Тэгэхээр яг нөгөө сургах гэж байгаа нөгөө догшин азаргаа одоо ингээд харж байгаа байхгүй юу? Тэ? Ажиглаад хараад үйл хөдлөл хизээ өвс мөс идэж гин хизээ ус ууж гин гэд энэ бүх юм чи ингээд хараад ажиглаад танина гэсэн үг. Би тэрний ардаас нь сургаж аваад гэхдээ за тэрний араас одоо тэрийг ярихаас өмнө ажиглаад би таньж штэ нөгөө далд ухамсараа.
Юуг таних гэдэг юм гэхээр энэ хэр их хүч чадалтай юм. Надад ямар одоо сөрөг одоо зүйлийг бий болгоод байгаа юм. Энээс болоод ямар эерэг зүйл бас бий болж болох вэ гэдгийг нэг эерэг сөрөг талыг харна гэсэн. Энэ ба энэ л гэсэн юм шүү дээ. Нөхцөл байдлын анализ юм гэсэн. За ингээд таниад ирэнгуут таних одоо гол арга нь ажиглалтын арга. Өөрийгөө ажиглах арга шүү гэд би хэлж шít. Тэгэхээр энэ фитнест очиод төмөр өргүүл бак болно шүү дээ. Яг л тэрнтэй адилхан бохгүй юу? За энийг сонсоод авчлаа. Тэгээд одоо тэгээ яах юм гээд хүмүүс асууж. Гүү та одоо тэгээ ажиглана. Яг одоо энэ подкаст сонсоод одоо манай залуучууд подкаст дуусаад ажиглаж эхлэх байхгүй юу? За ажиглахдаа яах юм? Цаасан дээр бичүүлнэ. Би ямар хүн бэ? Би аймхай хүн. Би ууртай хүн, уцаартай хүн юу ч хийж болно шүү дээ. Ингээ өөрийгөө тодорхойлж бичиж жагаад за тэгвэл юунаас болоод ингэж байгаа. Ингээ өөрийгөө одоо хүмүүстэй байгаа, одоо архитаар суусан үедээ ч юм уу ажил дээр хэрүүл уруулал ажиглаад байна гэсэн. Нэг юм анхааруулж ихэд бүх асуудал танд байгаа. Одоо аливаа харилцаан дээр гарсан асуудал, ажил дээр сэтгэл ханамжгүй, хайртай хосын харилцаанд асуудалтай, эцэг эхийн харилцаанд бүх асуудал танд байгаа. Танд байгаа асуудлыг чи 95% алт хомсорч л байгаа байхгүй юу? Тэгэхээр ажиглана гэдэг бол фитнес живж дасгал хийж байгаатай адилхан спорт гэсэн үг. Спорт тий. Яг л бэлтгэл хийж байгаа юм шиг л ингээл ажиглаад байна. За ингээд ажигласны дараа бол яг хөхөр хянана. Хянана гэдэг нь юу гэлж байгаа хөхөр нөө сөрөг далд хумсраас ирж байгаа сөрөг зүйлсийг одоо хянж эхэлнэ. Одоо хязгаарлаж одоо ууртай уцаартай юм бол тэрийг хязгаарлаа. За та одоо депресд орсон тэрнээсээ болоод арх уудаг болчихж. Тэгвэл одоо архиа бол. Яг тэгэхээр арх чинь улам л депресд оруулаад байдаг. Тамхиа болчих. Тамхи бол яаж яахэр хуурамч юм хоосон юм руу чиглүүлээд. Хоосон юм руу одоо энерги чинь те. Би сандраад байна. Тамхитчул зүгээр болдог. Үгүй эн чинь сандарсны дараа тамхиттаад байна шүү дээ. Сандрахын өмнө нэг юм байгаад байна шүү дээ. Тэрэн дээр л эмчилгээ ярина шүү дээ. Өөрөөр хэлбэл өвчнөөр ярих юм бол хүн ханиалгаад ороод ирлээ. Антибиотик өгч. Халууны дарах юм өгч. Гэтэл энэ чинь сүрээ өвчнөөр өвдөж таниалаад бол сүрээг нь дарах эмчилгээ хийхгүй бол тэр одоо ямар ч халуун дарах юм уугаад нэмэргүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ тамхи, арх одоо юу гэдгийг тэр Холливуудын одоо ард тамхинд орж яадаг барьдаг эн чинь бол дандаа симптом буюу шинж тэмдгийн эмчилээд байна. Шинж чанар суурьтай. Далд хумсраа бид ажиглаж ирснээр өөрийгөө 95%-ийг ойлгож эхэлнэ. Тэгэд мөн чанараа олж харна. Шинж тэмдгийг одоо эмчлэх биш. Нөгөө өвчнөөхөө суураар нь яг нөгөө сүрээгийн бактерит таарсан яг тэр юм нуун гэсэн үг байхгүй. За ийм боломж гарч ичээ. Тэгэхээр залуучуудаа одоо хандж хэлэхэд ерөөсөө далд хумсрыг таних буюу энэ ажиглах, өөрийгөө ажиглах энэ бол хамгийн чухал алхам шүү. За ажиглахыг бол одоо спортч байнга 24 цаг тасралтгүй ажиглана. За ингээ хянах руу орохоор нөгөө сөрөг зүйлсээ. За би уурлаад байна. Болиё. Юунаас болоо уурлаад байгаа. Ажиглцсан. За болиё уураад таттай. За би уурлахаар арх уух гэдэг. Би болчих. Яг л энэ шийдэл биш. Энэ бол бүр урт хугацаанд бүр л намайг шархлуулна хортой. Тухайн үедээ бол гоё. Тэ? Түр хугацааны релиф. Тий, түр хугацааны релиф тайвширл. Гэхдээ урт хугацаанд бүр хортой. Архинаас хамааралтай болж байна. Арх уухгүй бол одоо амьдрч чаддаг байл. Энд чинь нөгөө юм улам ингээд гүнзгийрээд яваад байдаг. Тойрог. Юу гэдэг вэ? Үхлийн тойрог гэдэг. Тэ? Тамийн тогоо гэдэг шиг юм ингээд. Тойрогоор дөрөөл яваад. Улам л томрол нүхэн гүнзгийрэл black hole хар нүх шиг ингэж явна. Тэгэхээр энийг ингээд зогсооход буцаж явах хэрэгтэй байхгүй. Зарим хүний хувьд бол айгүй олон жил явцсан байна. Буцаахт хэцүү. Гэтэл буцаахаас өөр аргагүй. За тэгээд одоо энэ хянах, удирдах гэдэг рүү орох дээр бас 2-3 чухал санаа хэлье гэж бодож байна. За нэг нь бол таны одоо далд хумсрыг таны орчин тодорхойлсон. Ер нь бол 70-80%. Орчин гэж юу гэхээр та ямар гэр бүл төрж ирсэн. Аав ээж ч одоо уртаа уцаартай хүүтэн хөндөй байсан юм. За таны 10 жилийн багш. За найзууд, багын найзууд гэх хүмүүс. За анх ажилд орсон ажлын хамт олон орчин. Эхнэр нөхөр. Энэ хүмүүс таныг тодорхойлсон байгаа. Орчин хүнийг тодорхойлдог. Гэтэл хүн болго юу гэж боддог вэ?
Би бол би. Надад одоо манай найз ямар ч нөлөө үзүүлээгүй гэж боддог. Тэр шиг худлаа юм байхгүй. Хүн болгонд одоо тэр орчин маш чухал нөлөө үзүүлдэг бол сэтгэл зүйчнэр ер нь айгүй олон тодорхойлж гаргасан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ орчныг үнэлж дүгнэмээр байна. Ямар орчин байсан юм тий? Тэгэхээр нөө токсик харилцаа гэж яриад байна шүү дээ. Хэрвээ орчин чинь токсик байгаа та өөрөө токсик хүн болж хувирсан бол энэ орчныг цэвэрлэнэ. Энэ орчноос ангижирна. Одоо нөө гэртээ их цэвэрлэгээ хийдэг шиг хамаг хог шороогоо өстө бүр танигдахгүй болтол сайхан цэвэрлэнэ гэсэн. Одоо таны багын найзууд токсик гэж болно шүү. 5 дахь өрөө одоо өнөөдөр энэ 7 хоног дуусах гэж байна. Тэгэхээр 5 дахь өрөө найзуудтайгаа пи юу. Би бол чанартаа тэг зөвлөдөхгүй. Пи юу найзуудтайгаа 5 дахь өрөө дуудаж байгаа. Оо. За тэгээ сонс. Нэг ч эерэг юм ярихгүй. Нэг ч таныг чаленжилж чи тэгээч ингээч гэж чамд одоо үлгэр дуурайл үзүүлж би ийм сурлаа. Би фитнест яваад ийм гоё боллоо ч гэдэг юм уу. Нэг ч ийм ярихгүй эсрэгээр чи юу хинхийг чи юу хинээтэй чи юу ажил гэж ярьдгийг гэр орондоо сууж гэдэг доошо татсан юм ярьж гинүү дээшээ чиглүүлсэн юм ярьж гинүүдийг дүгнээл нэрсийн жигсаалт гаргаад улаан зураас татал тэр хүмүүсээс олгоод таслаа. Яг тэрийн таны орчин. Тэгэхээр яг хувьдаа ихэнх хүн бол азтай биш. Ихэнх хүн тийм үлгэрийн юм шиг гайхамшигтай тийм одоо далтгамсрын орчин тийм гоё гэрүүл төрөөл, тийм гоё найзуудаар хөрөөл, тийм гоё 10 жилийн багш таараал те одоо дандаа дээш нь татсан чиглүүлсэн юм биш. Ихэнх хүн бол одоо азгүй сөрөг ийм орчинд төрдөг байхгүй юу ер нь. Энийг ойлгоод одоо танд орчныг солих боломж ч юм байна шүү дээ. Одоо та хэдтэй 20-тай, 25-тай, 30, 35, 40, 45-тай. Дахиад 20 жил, 40 жил, 50 жил биш. Тэг яагаад сүүлийн 25 жил одоо таныг би гэдгийг чинь бий болгосон. Далд хумсрын чинь одоо юм сөрөг байдлаар ч гэдэг юм уу ямар байдлаар чинь нөхцөлдүүлсэн энэ орчныг carry хийж нуруундаа үрээд дараагийн 30 жил рүү явах гэдэг. Ингээл тайлал үүргэвчд хэрэггүй баахан хог нош очисан үүргэвчэд тайлал хайж байгаа юм шиг хайчаач. Ингээ орчноо шинээр өөрийгөө бүрдэл. Энэ бол удирдах нэг айгүй чухал арга байдаг. Сэтгэл зүйчнэр бол энийг бас нэг ярьдаггүй. Яагаад тэгэхээр далд хумсар маань өөрөө айгүй тийм шин тутам гэдэг юм уу. Сэтгэл зүйн шинжилгээ ухаанд бол одоо дөнгөж хүлээн зөвшөөрж байгаа юм салбар байхгүй юу. За тэгэхээр нэг ийм юу гэж бодож байна. Би бол тэгэхээр бүх аргачлалуудыг яриаг ямар ч нэг аргачлал ярьлаа ш. За хоёрыг ярьлаа те. Ажил тань ажил. Танихын тулд ажил. Танихын тулд ажил. За ингээд цаашаа явлаа. Орчноо дүгнэл ажил тэг шинэ орчин бүрдүүл. Юу өөрийгөө 20 жилийн дараа хаана хэн байхыг харахыг хүсэж байгаа. Тэр орчноо одоо бүрдүүлж гэж. Тэгээ энэ дэр бас монголчууд энийг аягүй ухаантай хэлдэг. Хүний сайныг олж нөхөрлөж байгаа шүү дээ. Хай гэсэн үг. Хай олж нөхөрлөж шүү дээ. Хайж олж гэсэн. Хай ол тэр хааж гэж мод ол. Тэгээ нөхөрлөж байгаа. Тэрнээс нэг орцонд байсан учраас нэг ангид байсан учраас нөхөрлөө гэж хэлээгүй байгаа. Нэг ангидаа байсан хүмүүсээс эзэж битий салаарэ гэж хэлээгүй байхгүй. Энэ даа өдрийн өвд эзэж бас ухаантай шүү. Одоо 2 техник ярьсан. 3 дахь техникийг яриа. Далд хумсрыг удирдах. Зорилго тавих. Яг тэр далд хумсар бол зорилгод дуртай. Далд хумсар чи өөрөө юм хаос маягтай юм энергийн суперкомпьютер шиг хүчтэй юм энерги байгаа даа шүү дээ. Чадал гэх юм уу те нөөц болцсон. Яг тэр зүрх 24 цаг ажилладаг. Далд хумсар 24 цаг ажилладаг байхгүй юу? Бид бол ингээ 8 цаг ил хумсраараа унтдаг. Тэр оронд далд хумсар ажиллаж л байдаг. Тэр зүүд мүүдгээл тэр илэрч ш. Далд хумсар өөрөө 24 цаг ажилладаг эрхтэн учраас энд бол зориг гэдэг юмар хангаж өгсөн таахгүй юу? Зоригжуулаад ирэнгуут нөгөө стресс, депресс багасна. Нөгөө сэтгэлийн түгшүүр багасна. Нөгөө асуудлууд багасдаг. Зориг байхгүй болохоор нөгөө зэрлэг адуу чинь сургаагүй юм. Тэгэхээр тийм үстэй одоо морийг ингээд бид нар одоо залуурддаг шүү дээ тийм ээ. Жолоогоор нь залаад ингээд явдаг, ташуурдаад, амын татаад ингээд чиглүүлээ явдаг шүү дээ. Тэр та ил ухамсар гэх юм бол та өөрийгөө морин дээр суусан хүн гэд бодчих. Та бол ил ухамсар. Морийг та унж яваа. Та энд чиглэл зориг өгөхгүй бол морь хашааж тавьж магадгүй. Ялангуяа таны хүсээгүй чиглэл тавьж магадгүй. Хинч таны амьдрал зорилго чинь гаргаж өгөхгүй. Та энэ далд ухамсартай өөрөө зорилгоо өстөө. За ингээ 3 дахь техникийг ярьлаа тий.
За, өвгөр манай ганцаа подкастын маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. За тэгээд та бүхэн маань subscribe дарахаа мартаоцаа ингэснээр шинэ дугаар орох болгонд таны утсан дээр notification очоод шинэ дугаарыг маань алдалгүй үзэх боломжтой шүү.